Байнгын орооны дарга эрхэмшүүдээ эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Сорон Зам бол Алтан гэрэл Уян гişиг Бүрөвдөө Баттуулд Инх түвшин нарын 6 гишүүн 2026 оны 4 сарын 30-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн. Манай улс 2014 оноос өмнө зөвхөн хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг байсан бол 2015 оны эрүүгийн хуулийн шинжилсэн хариулгаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг анх суульчилсан. Улмаар 2017 оны эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэж тусхан мөн хуулийн 20 дугаар бүлгээр хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн эрг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тусгайлсан бүлэг оруулж хуулийн этгээдийн гэм бурууг тогтоож түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал процессын хувьд тодорхой хэмжээнд зохицуулагдсан. Эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуулинд хэргийн оролцогч гэж сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд тэдгэрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэж заасан бөгөөд хуулийн этгээдийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээс хэргийн оролцогчийн хувьд ялгамжтай авч үзсэн. Хэдий тийм боловч эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн яллагдагчд хамаарах зарим зохицуултыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэх байдлаар ерөнхийдөө тусгасан хуулийн этгээдийн онцлог тохирсон журам бүрэн тусгагдаагүй. Тэдгээрийн нэг нь хуулийн этгээдэд авах тасан сэргийлэх арга хэмжээний зохицуулт юм. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны журамд ч хуулийн этгээдийн субъектийн онцлог тохирсон наривчилсан зохицуулт дутмаг байна. Тодорхойлбол эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хууль заасан хуулийн этгээдэд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь төдгөлзүүлэх талсан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой журамд талсан сэргийлэх арга хэмжээ авахд харгалзах нөхцөл хугацаа үндэслэл талсан сэргийлэх арга хэмжээг хүчингү болох хугацаа сунгах журам зохицуулагдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн этгээдэд голчлон хийгддэг ажиллагааны нэг бол хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах ажиллагаа юм а. Гэвч эдгээр ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага хугацааны зохицуулт мөн л тодорхой ус байна. Бизнесийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа төр зогсох, доголдол, тасалдал үүсэх зэрэг тохиолдолд бизнесөө санхүүгийн дарамт эрэлт буурах зэрэг хамгийн хурдан буюу дунджаар 1-3 сарын дотор хямралд ордог бол том бизнес бол 3-6 сарын дотор санхүү үйл ажиллагааны хэрэгдэж улмаар дампуур хүртэл эрсдэл ордог талаар судалгаанууд бий. Иймд энэ үр дагаварт хүргэж болзошгүй хуулийн этгээдийн үйл ажиллагааг төдгөлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахдаа хуулийн этгээдэд үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс хууль шалгагдах журмын зохицуултыг оновчтой болох зайлшгүй шаардлагатай байна. Процессын тодорхой байдлыг хангах нь Монгол Улсын үндсэн хууль болоод эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд бүрнээ нийцэх ба хэм хэмжээний бос байдлаар иргэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх, шудрах шүүхээр шүүлэх эрхийн биелэлтийг хангах суурь болно. Энэ зорилгоор Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний халдшгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуул, шүүхийн шийдвэргүйгээр байрвчлах, цагдсан орох, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон хүний эрхийг хамгаалах, процессын шудрах эсийг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг бүрэн процессжуулан хуульчлахаар тусгасан. Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн цэц 2025 оны 7 дугаар дүгнэлтээр цагдсан орох, тасан сэргийлэх арга хэмжээний талаар авч хэлцэхдээ хүний эрхийг хязгаарлах зохицуултын үндэслэл журам хууль тодорхой тусгахдаагүйгээс төр хуулийн процессыг тодорхой болох үндсэн хууль заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Эдгээр шаардлагыг үндэслэн эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг оруулахаар хуулийн төсөл тусглаа. Нэгдүгээр хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг төдгөлзүүлэх, талсан сэргийлэх арга хэмжээ авахд харгалзах нөхцөл. Хоёрдугаар хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг төдгөлзүүлэх, талсан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон нэмэлт нийт хугацаа. Гуравдугаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулахдаа харгалзах нөхцөл. Эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдэд талсан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл хугацаа тодорхой болох бөгөөд ажиллагааны процессыг хуульчилснаар хуулийн этгээдийн шудрах шүүхээр шүүлгэх эрх процессын тодорхой байдал пропорционал зарчмыг хангах суурь болно. Нөгөө талаас эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хвшил бизнесийн байгууллагын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ нь хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм эдийн засгийн эерэг үр дагавартай гэж үзэж байна. Улсын их хурлын гишүүдээ эрүүгийн эрг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төслийн хилц хэсгийг шийдвэрлэж өгнө үү. Баярлалаа.